сайн байцгаана уу? За одоогийн лекцийн сэдэв бол настан зохилон тохиолдох өвчний үедх менежментийн талаар хичээл орно. Сургалт маань настан зохилон тохиолдох сэтгцийн өвчнүүд, настан зохилон тохиолдох тулгуур хөдөлгөөний эргэтэн тогтолцооны өвчнүүдийн талаар түлхүү бэлтгэгдсэн байгаамаа. За гериатр эмч гэдэг бол бусад мэрэгжлийн төрөлцсөн мэрэгжлийн эмчээс юугаар ялгаатай вэ гэхээр настай хүмүүсүүдэд амьдралын чанартай өөртөө үйлчлэх чадамжтайгаар нь урт наслуулахыг зорддог эмч учраас өрх сум анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч мэрэгчлэлтний дотны зөвлөх байдаг байх нэ. За настай хүнд зохилон тохиолдог сэтгцийн өвчнүүдийн хамгийн түрүүнд нь бол настай хүн тэнэгрэл танин мэдхүйн чадварын бууралд бол ордог байх нэ. За тэнэгрэл гэдэг маань өөрөө бие махбодын дотоод шалтгаантай өвчин эмгэгүүдийн улмаас өвчнүүдийн шалтгаалan хүний ухамсарт ухаан, сэтгэл хөдлөл, итгэл, найдвар, айдас, зан төрхийг хариуцаж байдаг тархины их гадрын мэдрэлийн эсүүдийн их бие нейрон эсүүдийн даамжран сүнрэх эмгэгийг тэнэгрэл гэж үздэг. За зурагт та бүхэн идэвхтэй мэдрэлийн эсийн бүтцийг мөн тэнэгрэлтэй хүмүүсүүдийн бүтцийг харагдаж байна. За энэ маань эрүүл тархи маань тэнэгрэлтэй болоод ирэхийн үед танин мэдхүйн чадвар алдагдaltaй болоод ирэхийн үед нейронуудын тоо цөөрснөөс болоод жижигэрсэн байдаг байх нэ. За тэнэгрлүүдийн үед санах алдагдах, нарийн төвхтэй ажлыг зохицуулах чадамж алдагдах, төлөвлөх чадвар алдагдах, учир шалтгааныг ухаж ойлгох чадамж алдагдах, за бие хүний зан төрх нь өөрчлөгдөх, харилцахад хэцүү болох, асуудлыг тодорхойлох, асуудлын мөн чанарыг олоход байдал маань ингэж алдагддаг байх нэ. Мөн орон зай цаг хугацааны баримжаа алдагдсанаар танил газраа төөрөх юм шинж тэмдгүүд илэрдэг байх нь зан төрх өөрчлөгддөг байх нэ. За мэдрэлийн эсийн сүнэрлүүд тархины чухам аль хэсэгт явагдаж байгаагаас шалтгаалаад зарим төрлийн өвөрмөц шинжүүд нэмэгдэж илэрч болдог. Үүнд тархины арын хэсэг хамрагдах юм бол тухайн хүн маань хараа илүү алдагддаг, тэнцвэр илүү алдагддаг бол тархины урд хажуугийн хэсэг алдагдах юм бол харилцан ярих чадвар, сонсох чадвар алдагддаг байх нэ. За настан тохиолдох тэнэгэрлийг дотор нь эмнэлэг зүйн шинж тэмдгээр нь бол 4 бүлэгт хувааж үзэх боломжтой байдаг. Хамгийн түгээмэл тохиолддог эмгэг бол Альцгеймерийн өвчин буюу тархины гиппокампын хэсгээс эхлээд мэдрэлийн эсийн үйл ажиллагаа алдагдж байгаа эмгэгийг бол Альцгеймерийн өвчин гэдэг. За Альцгеймерийн өвчний үед бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүн болох амилоид уураг, за тав амилоид уураг мэдрэлийн эсийн хооронд хуралдана, мөн тав уураг мэдрэлийн эсийн их бие дотор хуралдсанаас мэдрэлийн эсийн тэжээл алдагдаж улмаар мэдрэлийн үйлээр эс бол дамжирч хүчдэг байх нэ. За энэ төрлийн тэнэгрлийн онцлог нь мартах үйл бол түлхүү байдаг. За ой санамж бол алдагддаг, зүг чигийн баримжаа алдагддаг, танил газраа төөрч бодлох зэрэг онцгой өрмөц шинжтэй явагддаг бол за левийн биеийн тэнэгрэл гэдэг маань тархины мэдрэлийн эсийн дотор левийн бие гэдэг тийм бүтэц үгсэж энэ маань өөрөө тархины мэдрэлийн тэжээлийг доройтолд оруулж мэдрэлийн эсийг сүнрүүлдэг байх нь. За энэ хүмүүсүүд бол анхаарал төвлөрөлд алдагдсан байдаг, нойрон хямарсан байдаг. За солиорогийн төрлийн шинж тэмдгүүд илэрч болно. Мөн Паркинсон төс шинж тэмдгүүд илэрч хөдөлгөөн удааширч салганал ажиглагдаж болно. За дух чамархан тэнэгрэл гэж бас байдаг. Энэ маань бие хүний шин чанар нь өөрчлөгддөг, нийгмийн сонирхол буурдаг, хооллох хэрэгцээ нь өөрчлөгддөг, хийдэх эсвэл их уух, зан ааш нь өөрчлөгдөх, төлөвлөх чадвар нь алдагдах, хэл яриа саатах, хүнтэй харилцах сонирхолгүй болох, юмны сонирхол буурах зэрэг шинж тэмдгээр бол илэрч болно. За манад бол элбэг түгээмэл тохиолддог 4 дахь төрлийн тэнэгрэл бол судасны гаралтай тэнэгэрлүүд байдаг. Судасны гаралтай тэнэгрэл маань за тархины судасны хатуурлын шалтгаантайгаар
тархины мэдрэлийн хэсэд хурж очих цусан хангамж дутагдсанаас болж үүсдэг. За энэ тэнэгэрлийн ерөнхий шинжүүд илэрхээс гадна ихэвчлэн харвалтын өгүүлэмжтэй байдаг бөгөөд тэнэгрэл урдан даамжрах хавцтай байдгаараа онцлог байх нэ. За тэнэгэрлийн онцлогоонд бол өвөрмөц онцлого бол байдаггүй. За тэнэгэрлийг бид нэр сорилоор илрүүлдэг. За өдөр тутмын гериатрийн кабинетэд бол миниког сорилыг ашигладаг. Энэ маань түрүүнд дурдсанчлан 3 үг сануулгах, цаг зурах, эргээд 3 үгээ эргүүлэн санах гэсэн ийм бүтцтэй байдаг бол за гериатрийн кабинет болон гериатр психиатр хүмүүсүүд маань миний ментал сорилын арт тусламжтайгаар тэнэгэрлийг алдагдаж байгаа чадамжуудыг онцлох боломжтой байх нэ. За лабораторийн шинжилгээнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, витамин B12-ийн шинжилгээ, за бамбаан даавар идэвхжүүл TSH гормоны шинжилгээг бол авдаг байх нь. За дүр сонжлогооны шинжилгээнд компьютерний томограф, MRI зэргийг бол тодорхойлдог. За энэ шинжилгээнүүдээр тархи бол хатангарсан байдаг, ховдол бол өргөссөн байдаг. Ийм онцлог шинжүүд бол гардаг. За тэнэгрэлтэй өвчтний менежмент юун дээр суралт юм бэ гэхлээр асран халамжлал дээр суралдаг. Тэгэхээр тэнэгрэл онцлогдсон хүмүүсүүдийн гэр бүлд маш сайн сэтгэл зүйн дэмжлэг өгөх, маш сайн асаргаа халамжийн сургалтыг хийх явдал юм аа. Мөн асран халамжлагчийг стресс бухимдлаа хэрхэн тайлах вэ? Ямар тохиолдолд аюултай шинжиж үзэн эмчит хандах талаар зөвлөмжийг өгнө. За менежментэд энэ тухайн хүний эмнэлэг зүйн шинжүүдийг хянах хэрэгтэй байх нь, шинээр нэмэгдэж байгаа шинжүүдийг гарч ирэх юм бол эмчээс зөвлөгөө авахыг зөвлөх нь байна. За тухайн хүнд ээлтэй таатай орчныг бүрдүүлэх нь бол эмчилгээнд үр дүнтэй байдаг талаар зөвлөх нь байна. За өвдөлттэй байх юм бол өвдөлтийг намдаа, сэтгэл готрлын шинжтэй байх юм бол сэтгэл готролыг нь илрүүлэн оншилж эмчлэх, нойрны хямралыг засах зэрэг менежмент буй бол суур болгон авнаа. Шаардлагатай тохиолдолд гериатр, психиатр эмчийн хяналтанд тэнэгэрлийн эсрэг эмчилгээнүүдийг авнаа. За тэнэгэрлийн үед хэрэгэлдэг эмийн эмчилгээг за лекцийн слайдын материал болон хавсрах материалд дурдсан байгаа учраас энийг бол ингээ алгасъя. За хоёрдугаарт нь төгөөмөл тохиолддог эмгэг бол сэтгэл готрол байдаг. За сэтгэл готрол маань яадаг вэ гэхлээр гадны ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр сэтгэл хөдлөл нь анхдагчаар өөрчлөгдөн эмнэлэг зүйн хувьд сэтгэлээр унан сэтгцийн үйл ажиллагаа болон хөдөлгөөний идэх буурах шинж тэмдгүүд хослон илэрдэг сэтгцийн эмгэгийг бол сэтгэл готрол гэж байгаа. Настагж бол сэтгэл готрол үүсэх маш олон шалтгаанууд байдаг байх нэ. Нийгмийн талаас тухайн хүн ажил төрлөө болно, гэр бүл хань ижлэн нас барснаар тэр хүн ганцрал ганахралд орж болно, хамт олонгүй болно, өөр хүүхдүүд нь тусдаа гарна гэх мэтэн нийгмийн талаас нөлөөлдөг, нийгэм сэтгэл зүйн талаас нөлөөлдөг бол эрүүл мэндийн талаар олон хавсарсан архаг хуучин ингэхтэй олон юмын хэрэглээтэй байдал нь насны сэтгэл готролд өртөөлөх үндсэн шалтгаан болдог байх нэ. За настан маань сэтгэлээр гунсан, гутарсан, итгэл найдвараа алдсан ийм зөөрүүдийг бол хилдэг байх нь. За настайгаад удамшлын шалтгаан сэтгэл готрол үүсгэхэд бол удамшлын шалтгаан нөлөөлдөг, биологийн шалтгаан нөлөөлдөг байх нэ. За удамшлалт бол гэр бүлийн нэгэн гишүүн ээж аав нь сэтгэл готролтой байх юм бол тухайн хүн сэтгэл готролд өртөх магадлал 3 дахин илүү байдаг бол настайгаад биологийн идэвхт нэгдлүүд болох серотонин, норепинефрин, дофамины хэмжээ буурдаг нь сэтгэл готролд нөлөөлдөг байх нэ. Сэтгэл готрлын онцлогооны олон улсын, Америк нэгдсэн улсын ийм шалгуур байдгийг эмнэлэг зүйн гериатр эмч бид нар өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөж ажилладаг. Энэ маань юу вэ гэхээр А хэсэгт нь болохоор 9 шинж тэмдгүүдээс 5 нь илэрвэл сэтгэл готрол байна гэж үздэг. За үүнд сэтгэлийн хямрал, сонирхолгүй болох, биеийн жин буурах, эсвэл нэмэгдэх, нойргуудах, эсвэл унтаарах, сэтгэл зочирдох, эсвэл сольдох, байнга ядрах, үн цэнгүй болох, төвлөрч чадахгүй байх, амиа хорлох тухай бодол, өөхөх тухай бодол бол орох. Эсвэл бүр тэр бодол маань
оролдлого болж одоо хэлбэрсэн байж болохоор байх нь. За энэ шинжүүдээс 5 нь илэрх юм бол сэтгэл готрол байна гэж үздэг. За энэ маань тухайн хүний насны өдөр тутмын амьдралд нөлөөлсөн байдаг. Мөн архаг суурь эмгэгтэй холбоогүй байдаг. Буцад сэтгцийн эмгэгтэй холбоогүй байх, тэгээ эмийн нөлөөгүй байх юм бол энийг би даасан сэтгэл готрол гэж оншилж болдог байна. За мөн дистеми гэдэг хам шинжээдэг. Энэ маань юу вэ гэхээр сэтгэл готрлын хөнгөн зэргийн шинж тэмдгүүд удаан хугацаагаар үргэлжлэн илэрхийг дистемийн шинж гэдэг. За сэтгэл готрлын хөнгөн шинжүүд дор хаяж 2 жил ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилсэн бол дистемитэй байна гэж үздэг. За сэтгэл готрлын хөнгөн шинжүүдэд хоолны туршил өөрчлөгдөх, нойрны хямрал, ядарцуулдах, өөрийгөө үл тоомсорлох, анхаарал төвлөрөхгүй байх, итгэл найдвар алтрах гэсэн шинж тэмдгүүдийг бол өвчтнүүд өгүүлдэг байна. Сэтгэл готрлын эмчилгээний гол эмийн бус эмчилгээ нь юу гэдэг вэ гэхээр одоо идэвхтэй дасгал хөдөлгөөн байдаг. За идэвхтэй дасгал хөдөлгөөн бол хүний одоо аз жаргалын гормон буюу эндорфины ялгаралтыг бол дэмжиж өгдөг. За нейротрансмиттерүүдийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. За булчингийн үйл ажиллагааг суллаж стрессийг тайлж өгдөг. Биеийн халууныг нэмэгдүүлэх байгаар сэтгэл готрлаас сэргийлдэг бол эрүүл хоол бол хоол маань ямар нөлөөтэй байх юм бэ гэхээр эрүүл зөв хооллосноороо ялангуяа хүнсний ногоо жимсэнг төлхөө хэрэгснээр биеийн жин нэмэгдэхээс ч юм уу юм сэргийлэх боломжтой байдаг байна. За мөн сэтгэл зүйн тусгай засал эмчилгээнүүд бол эмийн бус эмчилгээнд ордог байна. За эмийн эмчилгээнд за сэтгэл готрлын эсрэг эмээд болох серотонины иргэм шимэгдэлтийг сонгомлоор дарангуулах юм 3 цаграгт антидепрессант юмуудыг бол зөвлөдөг байна. За хэрхэн ямар тунгаар хэд хоног хэрэглээд хянуулах талаар дагалдах материалд бол бичсэн байгаа байна. За мөн бас нэг настай хүнд үр дүнтэй байдаг арга бол юу вэ гэхээр цахилгаанаар цочрол өгөх эмчилгээ бол үр дүнтэй байдаг байна. За 3 дугаар насны түгээмэл тохиолддог одоо нэг сэтгэл зүйн хам шинж бол дэмэрэл байдаг. За дэмэрэл гэдэг маань юу юм бэ гэхээр дотоод шалтгаантай хавсарсан архаг хууч эмгийг бодисын солилцооны одоо завсрын бүтээгдэхүүнээр мэдрэлийн нийтэс түр хугацаагаар хордох маягтай үе одоо богино хугацаанд ухаан самуурах ой тогтоолд анхаарал төвлөрөлт алдагдах маягаар илэрдэг эмгийгээр дэмэрэл гэж үздэг. За дэмэрэлийн шинжүүдийг бол дотор нь бид нар гиперактив дэмэрэл, гипоактив дэмэрэл, холимог дэмэрэл гэж бол ангилж үздэг. За гиперактив төрлийн дэмэрэл бол эрхэвчлэн эрэгтэй настангуудад зонглон тохиолддог. Энэ маань архаг суурь эмгэгтэй хүмүүсүүд бол тохиолдох хандлагатай байдаг. За энэ үед илэрх шинж тэмдэг нь бол бухимдсан ууралсан зан төрхийн өөрчлөлтийн шинж тэмдгүүд илэрдэг, уялдаа холбоогүй ярьдаг, эмх цамраагүй боддог, төөрөлдөг, за баримжаа алдагдах зэрэг шинжүүд бол илэрхээс гадна одоо хий үзэгдэл гажуу тусгалын шинж тэмдгүүдийг мөн өгүүлж болно. За ярьж байгаа зүйлүүд маань дэмэрэлтэй хүний ярьж байгаа зүйлүүд бол яг одоо үедний яг болоогүй зүйлийг, тохиолдоогүй зүйлийг ярихаас гадна хэдэн жилийн өмнөх урдах зүйлээ гинт эргүүлэн санаж ярьж болно. Энэ маань бас дэмэрэлийн бас нэг төрлийн байгаа. Тэрийг бас асраа халамжлагч биер бүлийн гишүүд мэдвэл зохимжтой байх нэ. За гипоактив дэмэрэл гэж байдаг. За энэ маань эмэгтэй хүмүүсүүдэд зохилон тохиолдох хандлагатай. За залхуу нойрмогдөө, харилцаа холбоо муутай, хажиг зожигдуу зантай болсон байдаг онцлогтой байдаг бахнэ. За дэмэрэлтэй хүмүүсүүдийн бас нэг онцлог шинж нь настан маань шөнийн дурш идэвхтэй ингээд дэмэрээд өдөр болгон тарах шин чанартай байдаг бахнэ. Дэмэрэл маань одоо тэнгэрлээсээ юугаараа ялгаатай талаар за лекцийн материал, дагалдах материалд бол өгөгдсөн байгаа. За менежмент нь юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт нь тухайн настан амьдрах ээлтэй орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байх нь, хоёрдугаарт нь дуу чимээг нь тусгаарлах, дэмэрэлд хүргээд байгаа үндсэн шалтгааныг олж илрүүлэх, эрүүл зөв хоолт одоо хангалттай шингэн уулгах, хэрэг өтгөн хаталтай шалтгаантай бол өтгөнийг гаргах, за тэгээд явгнаас унах эрсдэлтэй настангуудад бол зохистой орчин бүрдүүлж өгнө. Шаардлагатай тохиолдолд одоо солиорлын эсрэг эмчилгээг маш бага тунгаар бол хэрэгэлдэг байна. За настан зонхлон тохиолдох яс булчингийн өвчин донд саркопени буюу аргийн булчингийн чин даамжиран алдагдах,
улмаар биеийн жин буурч тамир тэнхээ буурахын өвчин бол байдаг байхна. За саркопенид бол булчин сулран, ядарна, за хөдөлгөөн алдагдана, за хоолны дуршил буурна, их даарч хөрнө, яс сэргжин гэсэн өгүүлэмжтэй байдаг бол эмнэлзүүд алхаа удраашрах, тэнцвэр алдагдах, тогтворгүй байдал өөрчлөгдөх, явгнаас унах эрсдэл бол үүсдэг байна. За саркопенийг бол бид нар асуумжаар үнэлдэг. За ингэхдээ бол 5 кг ачаа өргөх чадж гин үү? За өрөөнд дотор алхахад бэрхшээлтэй байна уу? Сандлаас босоход бэрхшээлтэй байна уу? Шат өсгөхөд бэрхшээлтэй байдгүй. За явгнаас унтж бэрсцэн үү гэж одоо асуумжаар үнэлэхээс гадна за динамометрээр гарын атгах хүчнийг үзэж үнэлдэг байна. За саркопений үед гол одоо эмчилгээний одоо тактик бол хүчний дасгалууд, эсэргүүцэл дасгалуудыг хийх байдаг. За үүнээс гадна эмгэгж одоо үр дүнгууд нь нотлогдсон эмнүүдийг олон улсын эмнэлзийн удирдамжуудад бол зааж өгсөн байдаг байна. Манай Монголын практикт бол хүчний дасгалуудыг идэвхтэй дасгал хөдөлгөөнийг илүү зөвлөдөг байна. За дараагийн дугаарт ясны эвдрэл, төлжих үйл ажиллагааны хямрал настагж буурснаас үүсдэг одоо ясны сэргэжилт өвчнийг бас онцолж байна. За энэ өвчнүүдийн үед яадаг вэ гэхээр настагж гардаг гормоны дааврын үйл ажиллагааны алдагдлаас болоод гидснээс алдагдлаас болоод витамин D-ийн дутлаас болоод насны ясны сэргэжил бол тохиолддог байна. За ясны сэргэжил үүсэх үндсэн эрсдэл хүчин зүйл нь эстроген даавар бага байх, илцийн кальцийн түвшин бага байх, архит амхны хэрэглээ, за насны хэрэглэдэг эмнүүд ялангуяа глюкокортикоид, за L-тироксин, гепарин зэрэг нь бол одоо ясны сэргэжилт үүсгэхэд нөлөөлж идэг байх нь биеийн идэвхгүй хөдөлгөөнтэй байх, за мөн хавсарсан архаг өвчтөй байх нь ясны сэргэжилт өртөмхий болгодог байна. Настай хүнд бол өвөрмөц шинж байдаггүй, харин хугарал болсон тохиолдолд өвдөлтөөр илэрдэг байна. За насны зовлон тохиолдох хугарлын байрлалууд нь баган нуруу, түүхний толгой, за шуу ясны алсын хэсэгт бол хугарал тохиолддог байна. Гол онцлогооны менежмент нь юу байдаг вэ гэхээр одоо ясны сэргэжилтийн онцлогденситометр байдаг. Энэ маань тухайн хүний ясны нэгтийг тухайн насны эрүүл хүний ясны нэгттэй харьцуулсан хэмжээг хэлдэг бөгөөд асах 2.5-аас дээш хэмжигдсэн тохиолдолд эмийн эмчилгээг өгөөж за яс хугаралтаас сэргийлэхийг зөвлөмж болгодог байна. За ясны сэргэжилтийн менежмент бол идэвхтэй дасгал хөдөлгөөн, тамхинаас гарах, явгнаас унах эрсдлээ цаг хугацаанд нь үнэлүүлж эрүүл зохимжтой одоо таатай орчин бүрдүүлэх байдаг байна. За үүнээс гадна хоногт хэрэглэж байгаа кальцийн хэмжээг 1200 мг, витамин D 800 олон улсын нэгжээр тогтмол хэрэглэх байдаг байна. Үүнээс гадна хугарал үүсгээс сэргийлж бисфосфонатын төрлийн эмнүүд буюу алендроны хүчил, резидроны хүчил зэргийг бол 7 хоногт нэг удаа уух байж болно. Дааврын гаралтай байх юм бол дааврын рекомбинант эмчилгээ, за денозумаб буюу моноклон эсрэг энэ маань одоо ясны осикласт буюу яс устгагч эсүүдийн үйл ажиллагааг дарангуулдаг эмийг бол хэрэглэдэг байна. За эстроген дааврын дутагдлын шалтгаантай байх юм бол ролаксафен эмийг бол хэрэглэдэг байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.